Ойр дуулцсангүй шүү. За тэгэхээр байж тээ. Өнөөдөр бол сайхан мартай өдөр байна. Өчигдөр бол бороотой, салхитай, бүрхэг, харанхуй муухай өдөр байсан. Өнөөдөр бол би амарч юм. Тэгээд амралтын өдөр маань ийм гоё нартай байгаад баяр хүргье. За тэгмүүдээ. Өнөөдрийн бичлэг бол хэдүүлээ зүгээр ойрын болсон санан гачин тэгэнгүүтээ ойр одоо яг ямархуу ТV шоу үзэж гин, яг ямархуу мэдээлэлтэй байна. Энэ тэр гэдгийг ярилцах болно. Тийм ээ. Яна. Та. За. Бэст өнөөдөр ер нь sorry. Үндсэн 3 юмны талаар ярина. За юу вэ гэхээр хамгийн эхнийх нь бол Physical 100 гэдэг нэг юм солонгосын биеийн тамирын юм уу? ТV шоу байгаа. Тэрний талаар ер нь бол жоохон ярина. Ямар сэтгэл төрсөн яасан одоо цаашдаа яах вэ их үү гэдгээ бол ярина. За хоёр дахь нь бол солонгосын гурвалжин дөрвөлжин хайрын салалт шинэ үерхэл буцаа салсан түүх. Тийм ээ, та бүхэн мэдж байгаа. За тэгээд гурав дахь нь бол бас Монголд нэг сенсац болоод байгаа нэг мэдээллийн талаар. Гэхдээ би ерөөсөө хүн амьтан муулахгүй зүгээр л ер нь сүүлийн үед энэ сошиал медиагаар хүмүүс яагаад нэг тиймэрхүү амар нэг ингээд доош нь хийгээд бла 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 иймэрхүү байгааг зүгээр өөрхөн бодлоо зүгээр хэлэх гэж байгаа. За let's go. За эхлэе. За эхнийх нь бол мэдээж Physical 100 гэдэг нэг нэвтрүүлэг байгаа. За би яагаад энэ нэвтрүүлгийг үзэх болсон бэ гэж энэ ч одоо season 2-т би season 2-ыг нь үзсэн байхгүй юу? Энэ чинь өмнөө дахиад нэг юм бүлэг ангитай байгаа. Тэгээ яагаад тэрийг ер нь бол үзэхэр болсон бэ гэсэн чинь нэг юм хідэн хүмүүсээс асуусан байхгүй юу? Тэгээ хамгийн их нөлөө үзүүлсэн хүн нь хин гэгээч би тэгтээ амар тэнэг андуурцахгүй. Нөгөө нэг сайн нөгөө One Piece-ийн Zoro биш ээ. Тэг One Piece-ийн нөгөө нэг кино гарсан шүү дээ 8 ангитай. Тэрэн дээр тоглодог Zoro гэдэг дүрийн залуу. Тэр Япон залуу байхгүй юу? Ууг нь. Би тэгээ яаж бодохоор тэр Япон залуу тэр тэмцээнд ордог байна гэж бодсон. Би яг тэр үедээ гэж шууд тэгсэн байхгүй юу? Тэгсэн чи амар тэнэг. Мэдээж үгээл тэг Японы жүжигчин юу гэх тийм юмд бишээ ороод явах вэ тэгээд солонгосын шоу тийм үстэй. Миний нөгөө нэг тэрэн дээр нөгөө нэг ийм Японы аниме юм уу нэг юм дүр бүтээдэг залуу яг тийм Зорогийн дүр байсан байхгүй юу. Тэгээ би яг тэр хальт зургийг хараад энэ Зоро байна гэж өөсмөс нь ижилхэн болохоор би яг тэрийг тэр байна да гэж бодсон байхгүй юу. За нэгтгэн нь бол тэр зүр хамгийн үзэх болсон хүч өгсөн дүр бол тэгээ хоёр дахь нь болохоор нөгөө нэг Single Inferno дээр season 1 дээр гардаг Ким Хэнсо илүү юу лээ? Тэр нөгөө нэг ихч тоглосон байхгүй юу? Тэгээд тоглосон юм гарсан. Тэр бол би тэр ихчэд дуртайс ахгүй юу? Яг тэр нэвтрүүлэг гарч агаад амар тийм өөрөө ямар нэг юм элдэн маяггүй тэгээд айгүй юм гоё. Тийм эрүүл чирэг харагдахаар тийм ихчээс ахгүй юу? Тэгээд тэр ихч ер нь бол тэр ихч оролцсон. Тэгээд би бас тэр ихчиг орж байгаа болохоор ер нь их сонирхсон. За тэгээд гурав дахь нь болохоро нөгөө нэг бас миний яг амарч тийм дуртай гэх юм цаашин тэгээ ер нь бол таалагддаг солонгосын жүжигчин оролцсон байсан аахгүй юу нөгөө нэг Ким Жэ Хүн гэдэг амар ийм гоё булчинлаг амар гоё бэлтэй амар гоё тэгээ ер нь бол бие айгүй ийм гоё авч явдаг халамжилдаг гэх юм уу биедээ анхаарал хандуулдаг ер нь бол жүжигчдийн нэг айгүй ийм гоё булчинтай тий тэр жүжигчин байсан юм аа. Тэгээд ер нь нэг иймэрхүү хүмүүс байсан аахгүй юу. За тэгээд ер нь за үзэж тийм үү гэж одоо за үзэж эхлэвэ. За тэгээд шаал ингээл танихгүй ингээл амар олон төрлийн амар олон спортоор хичээлдэг алдартай хүмүүсээс энгийн хүмүүс ч байсан тэгээд цагдаач байсан янз бүрийн заяа хүмүүс ингээ амар мундаг. Тэгтээ би бүр тэр 100 хүмүүсийг харчаад ямар амар мундаг юм бэ гэж бодсон байхгүй юу. Тэр танихгүй хүмүүс би нэг хараад яана мана гэл тэ амар гоё юм чи амар сонирхолтой юм чи. Тэгэл бүгд нөгөө нэг ингээ хүмүүсийн бие яг энэ цээж хэсгийн ийм барималтай. Тэгээ доор нь ингээд
нэр нас ингээд санжмит мандрыг юм бичсэн. Тиймэрхүү яг баримлаа олж ахаар тэгээд амар гой юм баримлууч гэсэн зөндөө байсан. Тэгэл 100 хүмүүс ингээд эхлээл яг тэр 100 хүмүүс бүгд цугулсны дараа надад анхаарал татхуц амар ер нь бол айгу гой биетэй. Тэгэнгүүтээ энэ их дажгүй хүн байна да, энэ ер нь төрүүлэх магадaltaй гэсэн хүмүүсийг заяа. За нэрийг хэлье. Хэдэн хүмүүс байгаа. Яг хамгийн нэгт заяа. Йоо ямар амар биетэй юм бэ гэж бодсон нэг хүн байсан. Тэр бол мэдээж яг нөө бүтэн нэрийг хэлэх чам мартчихлаа гэх юм. 이게 초콜릿 아니네 이제. 두부네 두부. Тооно. Гэт нөө амар юм болчинтай заяа. Йоо тэр ахын би бол үнэхээр супер. Би гэхдээ бүр хитрхийн юм амар юм том болчинтай хүмүүс бас нэг амар дуртай биш. Ер нь жоох амар ивөө штэ. Нэг юм. Нэг баагаа шиг харагддаг байхгүй юу? Тэгсэн чи тэр ах бүр үнэхээр кул харагдажсэн заяа. Ингээ болчингууд заяа бүр тийм амар юм том заяа. Тэгсэн ирнэ бүр амар юм бүр хий заяа. Яг энэ болчингийнх нь ингээд хэлбэрүүд нь ингээд амар юм бүр хий. Яа тэр бол үнэхээр супер би. Би бүр амьдралдаа хизээж тийм амар том биетэй хүний болчинтай биеийг харангуудаа ямар гоё юм бэ гэж бодож байсан удаа анх удаа байсан. Yes, энэ мэдээж төрүүлсэн энэ хүн бол Atomy. Тэр ер нь бол CrossFit-ийн тамирчин байсан баггүй юу? Тэгээд болох тэмцээн дээр хасагдаад тэгээд тамаас иргэн гэдэг багт орсон баггүй юу? Тэр угаасаа мэдээж хасагдах төрлийн хүн бишээсэй. Тэгээд тэр хүн маань ер нь бол төрүүлсэнд би их баяртай байгаа. Atomy. Тэр нүдэн дулаахан царайтай хүн байсан аахгүй юу? За тэгээд UFC-ийн тамирчин. UFC-ийн тамирчин нөгөө нэг хин ах маань. Хин ах үлээ дээ. Нэрийг тэнэгтэн марчаад байт юм аа. Ямар ч байсан UFC-ийн тамирчин Солонгосын бас нэг алдартай хүмүүсийн алдартай тамирчдын нэг байсан. Kim Jae-hoon гэдэг юм хүн байгаа. Тэр жүжигчин бол би бас ер нь хувьдаа айгүй юм ялаасаа гэж бодож исэн байхгүй юу. Тэгсэн чинь тэгтээ бас нилээ ер нь сүүл үлтлээ нилээ явсан. Тэгээ хамгийн сүүлийн тэмцээн бол бас үнэхээр чангасан. Тэгээл яалч аргагүйгаасаа хасагдсан. Тэгтээ угаасаа сүүл хүртлээ явсан болохоор нэг харамсах зүйл өөрт нь байгаагүй юм шиг байлаа. Зөвлөж нь буруулж мэдгүй. Тэр ихч орсон байхгүй юу. Тэр ихчийг би бас уг нь бол юу байсан. Нилээ ингээд дэмжиж байсан. Тэгсэн чинь нэг хойлогтой яваагүй. Гэтэ яг тэр их чиг орж ирсэн чинь бүгд амар ингээл гэж алган болгоод тасчихсан чинь хинэн жилээдээ жоохон газраа буруу сонгоод ирсэн шиг байна гэж хэлсэн. Гэтэ ер нь бол тэр их ч ууг нь бол яах вэ? Ямар спортоор хичээллээд биендээ анхаардаг ч гэсэн гэтээ бас би юу хизээ хасагдчихв гэж бодож исэн ч айлд хасагдсан бай. Нэгийн эсрэг нэг дээрээ л хасагдсан юм шиг байгаа юм. За тэгээ ерөнхийдөө нэг иймэрхүү хүмүүсийг л хувьдаа дэмжижсэн юм да. Яг гоё хүмүүс байсан ч гэсэн бас мэдээж яг 100% одоо ингээд бүр амар хүчний тэмцээн дээр бол мэдээж эмэгтэй хүмүүс нь эрэгтэй хүнээсээ дийлэхгүй шүү дээ. Тийм болохоор юу яасан хасагдсан байгаа. Тэгээд энэ тэмцээнээс гэж энэ шоунаас юу ойлгож авбаа. Тэгээ энэ шоуны талаар одоо яг юу хэлэх гээд байгаа юм бэ гэвэл би энэ шоуг үзчихэд бүр ямар угаасаа ямар амар юм бэ гэж хэлэхээр заяа тэр тэмцээнүүд нь тэнгүүдийг тэр хийж байгаа даалгаврууд нь бол үнэхээр амар. За амар л нөгөө нэг юу 10 жилдээ Спартакиад эдэрт оронгууд мэдээж амар хичээн. Тэгээд гүйдэг хүмүүсийг бодвол амьсгаа маань задраагүй байдаг гэсэн. Тэгээд ерөнхийдөө нэг бие маань цанаасаа бол гэхээр ингээд жоохон болчдөг байсан ч юм уу. Нэг тиймэрхүү юмнууд бас байдаг байсан. Тэгээд энэ тэмцээнийг үзээд бүр хүмүүс одоо яг яаж амьдраад байгаа юм бэ те? Ямар амар хичээн зүтгэлтэй шургуу. Тэгээ ямар амар хөдөлмөрч юм бэ гэж бодсон байхгүй юу энэ тамирчдыг. Тэгээ энгийн хүмүүс ч гэсэн бас байсан шүү дээ. Энд цагдаа магдаа гээд бүр биенүүд нь бүгд супер. Бүр үнэхээр гоё биетэй хүмүүс заяа. Би ингээд амар залхуу за өөрийг ингээ худлаа гээд ингээд залхууруулаад байгаа байхгүй юу. Тэгээ ерөөсөө юм дасгал масгал хийхгүй. Тэгээд ингээд худлаа хийндээ гэж зүгээр толгоондоо бодоол яваад байгаа. Тиймээс би зүгээр яг энэ шоуг үзэж дуусгасны дараа за бойл нэмий ирднэ.
чи одоо ийм амар муухай байж залхуу байж болохгүй. Чи зүгээр одоо ингээд худлаагаасаа хараа би юу байдагс ахгүй ингээд жоохон дулаан орохоор тий яг дулаан орохоос өмнө бас хитрхи халуун болчвол тасгал хийхэд амар ядаргатай шүү дээ. Тэгээ яг өвлийн яг эд хүүтэнд болонгот гэр бас амар хүүтэн болохоор яг хоо эйркон ажиллуулахаар яг зүгээр л дээ. Тэгэнгүүтээ яг тэр үед нь бас худлаа яг залхуураад яг нэг оромдоод хийгээд сахгүй юу. Тэгэхээр одоо ерөөсөө болий. Тэгээ одоо ер нь тасглаа хий. Тасгал хөдөлгөөнтэй бай заяо. Яг ингээ хөшөрсөн ч гэсэн тэр хүмүүс шиг амар юм гоё хөшөрмөр байгаа байхгүй юу. Тэгээ би миндээ бүр амар анхаардаг тий. Чөлөө цагаа ер нь зөв өнгөрүүлдэг. Тэгээд ер нь бол тасглаа хийцгээе. Хэцүү байсан ч гэсэн ерөөсөө бууж өгөхгүй тий. Бүр эцсийн ингээ заавал хүрдэг, үздэг баймаар байна. Би бол яг одоо жишээлбэл заяо. Ингээл гидэс мэдсний тасгал хийн штэ. Тэнгүүд ингээл бүр ингээл гидэс мэдс чичрээл ингээл хөл мөл ингээл өргөгдөж мөрөгдөхөө болио штэ. Тийм үедэр нь худлаа ингээд жоохон амарчаад тэгээ буцаад хийдэг байхгүй. Яг хөө тэгэж амралттай ингээд жоохноор мэдээ цаашаага явж иж илүү ингээд сайн болно шүү дээ ууг нь. Тэгэхгүй би тэгээ жоохон ингээд залхуураад тэгээ за яах вэ гэд тэгээд байхгүй юу. Ер нь одоо тэр муухай зангаа болиё гэж бодож байгаа. Болиё гэж бодсон. Энэ шоуг ТV шоуг ер нь хүмүүс маань үзээсэй гэж бодож байна. Амьдрал маань их гоё те хүч өгөхөр байсан. Тэгээд би гоё одооноос ер нь бол одооноос гэж одоо яг одооноос гэж яг худлаа хэлэхгүй ч гэсэн ер нь бол айгүй юм гоё тууштай дасгалаа ер нь хийж ия. Тэгээ худлаа битгий залхуураадай гэж өөртөө сануулсан. За хоёр дахь нэг хальтаан ярих сэдв бол мэдээж нэг Солонгосын сая нилээ хэсэг шуугуулсан салалт шинэ үерхлэлтийн талаар байсан шүү дээ. Тэрнээр бол тэгтээ нэг би бол тийм үл гэж уг нь бол бодсон байхгүй тэр мэдээнүүдийг хараад. Тэгээ гол нь одоо нэг Дурсамж 1998 гэх кино байдаг шүү дээ. Мэдгүй хүмүүс нь бол тэр кинон дээр тоглодог гол дүрийнх нь хоёр ахгүй юу. Тэгээд яг ер нь бол 15 16 оноос хойш үргэж эхэлсэн юм шиг байгаа. Одоо 7 8 жил гэхээр одооноос ингээ бодоод ангууд. Тэгээд ер нь бол нэлээд үргэж явж байгаа. Сая 21 онд салаад тэгээд саяхан нөгөө нэг одоо та нар мэдэндээ та нарын дуртай одоо тэр Ирвэхэ гэдэг кинон дээр тоглодог. Ер нь бол маш олон кинон дээр тоглодог. Бас гайгүй чадварлаг жүжигчтэй, эмэгтэй жүжигчтэй нэг штэ. Тэр хоёр ингээд нийлсэн гэдэг тиймэрхүү ийм юу байгаа байхгүй юу? Мэдээ. За тэрэн дээр бол миний зүгээр яг хэлмээр байсан зүйл бол юу вэ гэхээр хүн ерөн заяо салнуу, салаад хинтээ нийлмэл тэр нь бол үнэхээр хамаагүй байсан заяо. Гэхдээ бэстэ миний бодлоор заяо. Одоо ингээл амар ийм гоё ийм шинэ ингээд драма гарангууд одоо гол дүрийнх нь хоёр ингээд эрэгтэй эмэгтэй жүжигч ингээ хоорондоо амар ийм тохироод байнгут заяо. Яг ингээд үзэж байгаа хүмүүс нь одоо өөрийнхөө дураараа гэх юм уу тэр яг ингээд жүжигчтэй яг ингээд хос болгох гээд ингээд чичрээд байдаг заяо. Тийм болохоор ингээд хүмүүс яг одоо нууцаар гэх юм чишээ одоо ингээд үерхэж байхдаа одоо үерхэж байгаа хэрнээ одоо олон нийтэд ил гаргаагүй ч юм уу тиймэрхүү тохиолдол одоо ер нь байдаг штэ. Тэрийг одоо хүмүүс ингээд мэдгүй байж яг одоо киноныхаа дүрээр яг тэр ингээд хүмүүсийг ингээд хос болгох гээд хос ингээд болол гоё доо гэж боддог болохоро одоо ингээд шууд ингээд найз охинтой залуутай байсан тэнгүүдээ тэрнээс ингээд салаад өөр хүнтэй үерхсэн гэх юм бол тэрэнд нь амар юм дургу ханддаг байхгүй юу? Би тэрийг жоохон гайхдаг заяо. Яг уу тэр хүмүүсийн яг сэтгэлдээ хүмүүсийн л бодлох. За тэр гол нь яг тэр хүмүүсийн нийлж байгаа тэгээ салж байгаа тэр үйл явц бол ер нь бол нэг амар хамаагүй байхгүй юу? Зөвхөн гол нь яг тэрийг хүлээж авч байгаа хүмүүсийн сэтгэгдэл тэр л ер нь бол хамгийн чухал. Тэгээд гол нь ингээд хүмүүс одоо би зүгээр яг бүр нэг бүрчлэн тэр комментуудыг нь бол уншааг үзье. Зүгээр хальтгаан ингээд хараад ангууд хүмүүс амар завтай юм бэ. Тэ бүр ингээд шаал ингээд хамаагүй ингээд юмныхаа хойноос ингээл амар зууралдаал тэгэл тэрнийхээ доор ингээл коммент бичээл бүр тэгэл бараг өмнөөс нь ингэж уурлаал ямар хэрэг байгаа юм бэ бүр үнэхээр би тэр ойлгохгүй байгаа байхгүй юу ойлгоо гэсэнд миний ухаан минь хүрхгүй байна
Би та нар одоо ямар завтай юм бэ? Болоо чи яваач зайлаач. Тэгэж хэлмээр байгаа байхгүй юу? Хүмүүс харин угаасаа тийм байдаг байхгүй. Одоо ингээл ямар ч ингээл хэрэггүй юмныхаа ингээл хойно ингээл зөөр ингээд завтайдаа гэж хэлэхээр ч одоо муухай юм бараг би хараалах болно заяа. Тэнгүү зүгээр ингээд зөв гоё байвал гоё юм, муухай юм гэж хэлээл орхино үстэй. Эсвэл заавал тэгж тийм амар муухай зуухай комент бичих ер нь бол ямар шаардлагагүй шүү дээ. Тэр хүмүүс тэр ерөнхийдөө нэг одоо жишээлбэл за одууд байж тээ. Тэр нөө Солонгосын одууд тэнгууд ингээд тэр ингээд муухай ингээд комментуудыг ингээд мэдээж харж байгаа шүү дээ тодорхой хэмжээний. Тэнгууд одоо тэр хүмүүст яаж нөлөөлөхийг ингээд ерөөсө бодохгүй байгаа. Өсөд албаар ингээд тэгж энэ одоо хараасаа гэсэн маягаар тиймэрхүү муухай комментууд бичиж байгаа байх. Тэгээд одоо юу гэмээр чинь те амар юм олон ингээд нэрд гарчихсан. Тэгэнгүүт ингээд фэнүүдтэй тийм болохоор ингээд өөрийнхөө ингээд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй заяа. Тэгэл ингээл нэг сторидо нэг ингээл ганцхан юм хийнгүүт л тэрийг ингээл лээсэс хийж аваад улам ингээл тэргээл заяа бүр үнэхээр лайтай shit. Фэнч гэж Солонгосын фэнүүд бол бүр амар. Үнэхээр бол амар гэж би яг боддог. Тэ хүний бүр үг хэлээ бүр амар доромжилдог. Бүр хаанаасаа тийм амар муухай өгнөд гардыг бэ тэ. Тэгэл ингээл ер нь бол амнаасаа айгу муухай өгнүүд л гаргадаг фэнүүд л байгаа юм л да. За тэгээ ерөнхийдөө за энэ сэдвийн хүрээнд яг одоо энэ салалтын тухай ер нь яг юу хэлэх гээд байгаа юм бэ гэвэл хүмүүс зүгээр амар завтай байна те. Одоо хаан зэд ер нь бол хин зэд ингэ монголч яасан хин зэд хамаагүй зүгээр тийм юм бичгтэр бол ер нь айгүй юм завтай байна. Тэгээд одоо хаанасаа ч орж ирдэг тиймэрхүү уран цэцэн муухай сайхан өгнүүдтэй чинь те. Тэгэнгүүтээ зөв хүнийг үгээрээ амар юм алдаг хүмүүс байгаа аахгүй юу? Монгол ч гэсэн байгаа. Тэгэж бичээд та нарт ерөөсө хожоодох юм байхгүй, та нар мөнгөтэй болно гэж байхгүй тий. Тэгэж бичээд тэгтээ бас Солонгост бас тиймэрхүү комент бичээд мөнгө авдаг хүн байдаг болов нэрээ. Тэрийг бас мэдэхгүй л тий. Тэгээ ямар ч байсан тийм амар муухай комент ер нь бол заавал бичих шаардлагач байхгүй шүү дээ. Яг үнэндээ тэр хүмүүст бол тийм болохоор зүгээр заавал тийм муухай юм бичихгүй байгаасаа ер нь бол тий. Би зүгээр тиймэрхүү юм л хүсэж байгаа хаа. Одоо Монголч гэсэн ерөөхдөө амар сони юм бичдэг хүмүүс байдэн штэ. Йоо бүр шаал хамаагүй байх чинь бүр нэг тэгэж бүр ёо стэг гэмэрэдэг хэвгүй юу. За тэр яг зүгээр л өөрөөс ингэ сайхан гоё ингээд заавал тэр хүнийг ер нь бол муулах шаардлага байхгүй штэ. Зүгээр л ингээд муухай яасан ч гэсэн ингээд гоёор ингээд биччихэлдээ. Ямар хөөрхөнүүдтэй юм бэ? Эсвэл сайн жүжиглдээ шүү ч юм уу те. Ер нь бол хин дээр ч ийсэн мундаг шүү хичээж байгаа ч юм уу гэ. Өөрөөсөө зүгээр гоё үг яль болох гоё үг гаргадаг байгаасай л гэж ер нь бол бодож байна. Би ч гэсэн ер нь бол тиймэрхүү урайтай хүн. Гурав дахь сэдв нэ штэ. Ер нь бол саяныхтай ижилхэн би тэгтээ энийг ярина гэхээс ичээд байна гэхгүй. Одоо нэг юу байгаа штэ. Сая нэг ингээд бас нэг монгол жүжигчдийн нэг тиймэрхүү юмнууд байгаа штэ. Тэгэл тэрний талаар харцаа би бас нарийн ширээний ч мэдгүй зүгээр яг яасан чинь те нэг 10 жилиг нэг сургуульдаа л жоохон нэг тиймэрхүү байсан гэл тиймэрхүү л юм шиг байгаа те. Тэрийг бол би бол нэг амар тэгэж энэ ийм байсан, тийм байсан гэдгийг угаасаа мэдгүй. Гэхдээ яг тэгж одоо тэр хүмүүсийг одоо муулахгүй заяа. Би одоо муулаач яах юм надад ямар ч хэрэгтэй юм уу. Тэгээ зүгээр л тийм миний хэлэх гэж байгаа санаа бол бас ер нь саяныхтай ижилхэн тэгээд хүмүүс зүгээр ер нь бол юугаач мэдгүй ээжэж тий юугаач мэдгүй бүр яг тэр хүмүүсийн ингээд хажууд нь ингээд байнга 24 цаг ингээд байдаггүй байж иж хүнээс ингээд сонссон юмараа шууд ингээд хүмүүсийг ингээд дүгнээд идэг нь ер нь бол надад нэг таалагддаггүй. Ингээд хүмүүсээ тэгэж муулах, сайлах ямар ч тийм ер нь шалтгаан байхгүй штэ. Ер нь бол тэр муугаар хэлэх ямар ч тийм шалтгаан байхгүй штэ. Яг хөө зүгээр тэр нэг хүмүүсийн өнгөрсөн амьдрал нь л нэг муулахад нь шалтгаан болж байгаа бах
Тийм. Хэрэггүй юм дээр бити заавал тэгэж бичиж өөрийгөө нэрвтүүлээж жишээлбэл би өөр дээр жишээ авъя л да. Одоо ингээл оюутан би бол гайгүй оюутан махт бол сайн сурагч байсан. За тэгэнгүүт 10 жилдээ гэж ярих юм бол 10 жилдээ яг тийм сайн онц сурлагтан тиймэрхүү бол байгаагүй. Гэхдээ бас тэгж амар юм тэ бүр юм амар хүү амтд дээрлэгдэг. Тиймэрхүү хүүхэд ч гэсэн байгаагүй юу юм. Гэтэ намайг зөвхөн тэгж боддог хүмүүс байдаг юм шиг байгаа. Би яг юу хийгээд хэнийг дээрлэхэд хэнийг зодож нүдээ хинээс мөнгө аваад тэгэж амар муухай үйлдэл хийчихсэн ер нь бас сайн санахгүй байхгүй юу. Тэгэж баг дунд ахлах гэж байгаа штэ. Ахлах ангидаа бол бистэ тийм байгаад зүгээр л ангидаа тийм байсан байхгүй юу. Тэгээд дунд ангийн л үйл явдал юм шиг байгаа юм л да. Дунд ангид бол яг үдэ яг ийм дөрүүлээ нийлдэгээс ахгүй надтай нийлээ дөрүүлээ. Тэгэнгүүтээ одоо хэрэг маань найзад энийг үзэл инээ шүү заяа. Дөрүүлээ нийлдэг. Тэгэл яг үдэ зүгээр ингээл байгаа байдал харагдсан тийм амар юм сүртэй байсан болохоор хүмүүс тэгээд амар айж маа. Ста танхаа өгтөд, ста балер өгтөд гэж ярьдаг байсан баг гэж бодож байна. Тэгснээс бол амар ингээл дөрүүлээ очиж бол тэ хөө чи юм. Йоо тэгэж амар хүн тэгжсэн мөнөө олон тэр санахгүй гоо шүү хөтөдөө. Тий айгүй юм хүмүүжлэлтэй хүүхдийг одоо юу гэдэг юм бэ? Өөрийгөө жоохон юм бүдүүндөө хоолойтой гэж боддог байхгүй юу? Тэгээ 10 жилдээ бол бүр эндээс амар бүдүүн байсан байх. Тэгээ яг хоолой моолой тэгээ ярьж ирж байгаа тэгээд байгаа байдал найдлын хүмүүс харчаал хүүхдүүд тэр үеийн тий хүүхдүүд харчаал тэгж хэлдэг байсан байх л гэж бодож ин л да. Гэхдээ намайг мэддэг хүмүүс бол ямар гоё хүмүүжлэлтэй хүүхдээ тэгхэл ах та. За тэр яг уу. За тэгээ ингээд энэ яриагаа ер нь бол дуусах шинжтэй хамтцгаая. За тэгээд сайхан уриалж гинэ. Хэдүүлээ ингээд тий одоо тэгэл үгүй ер нь би зүгээр яг бодоод байгаа байхгүй юу. Яг бидний үеийнх бичдэг хүмүүс байгаа л да. Гэтэ бас дийлэх нь 10 жилийн хүүхдүүд бас нэг тиймэрхүү юмны доор ингээд комент бичэлгүй амт муулаад тэгэл ста нэрэ тэгдэг байх гэж бодож байна. За тэгээ биднээс дээш бас эвгүй ихснэр байдаг гэж бас сонслоо гэхгүй. Тийм ер нь за айлч насны айлч хүүсийн хүмүүс байсан бай. Ер нь бол заавал өөртөө тийм хамааралгүй юмны хойноос ер нь заавал тэгж хөөцөлдөг ямар нэгэн шаардлага байгаа мó да манусаа тий. Тэгэл зүгээр л ингээл хүнд ер нь сайхан тий гоё үг урмын үг ингээд хэлж өөрийгөө тий одоо юг мэр чинь баярлаа уучлаарай гэдэг үгнийг яг ингээд дотроо хэлээд байгаа юм байж ингээд яг амаараа гаргадаггүй тохиолдол байдаг шүү дээ. Ер нь бол тиймэрхүү юмуд байдаг. Тэгээд тэрийг гоё ингээд амаараа гаргаа тий хүнд ингээд сайхан сэтгэл төрүүлээд ингээд гоё ингээд үг хэлээд тэгэж ер нь бол сурмаар байна. Заавал нэг ингээд доош нь хийж муухай үгээр хэлэх ямар шаардлага байхгүй. За тий ер нь бол тийм байна. За тэгээд энэ гоё нартай өдрийн имжлэг маань энэ үрээ тус байна. Нэг комбиноор мөнгө тусах байхгүй. Гэсэн чинь бэнч нэг маягтай оймыг нь санагдаад тэнгүүтээ энэ яг юм талан малхыг харсан чинь бас гээд амар юм юу талгаад санагдаад байдаг хэрэгтэй талхасан. Үнэхээр гоё наа. За